За 21 дахь бодлогын хувьд Нандин Эрдэнийн 3 шалгалтын дундаж оноо нь яасан бэ гэхээр 80 явагдсан. Дундаж нь тийм ээ. За тэр химийн шалгалт нь англи хэлнээс 20 оноогоор илүү, математик нь англи хэлнийхээс 5 оноогоор бага гэсэн. Тэгэхээр бид нарт яасан бэ гэхээр хим гэдэг хичээл авах нь дахиад англи хэл гэдэг хичээл авах нь математик гэдэг хичээл авах. За энэ хоёр хим болон математик манаа англи хэлтэй жишгтэй байгаа учраас англи хэлийг бид нэг хэсэг гэдээ үзье. Тэгэх юм бол хим нь болохоор англи хэлнээс 20-оор илүү гэсэн учраас нэг хэсэг дээр нэмэх нь 20 болно гэсэн. Математик болохоор англи хэлнийхээс 5 оноогоор бага гэхээр нэг хэсгээсээ бид нэр 5-ыг гасан. За ингээд энэ гурийнхаа нийлбэрийг олж болно. Яагаад гэхээр 3 хичээлийн дундаж 80 юм чинь тэр гурийнхаа нийлбэр хийдвэ гэхээр 3-ыг 80-аар үржүүлээд дундажаар үржүүлэхээр 240 гарч ирж байна гэсэн. За одоо ингээд энэ чинээсээ бид нар 3 хэсгийнхаа нийлбэрийг олох гэж байгаа тийм ээ. Тэгэхээр 3 хэсгийнхаа нийлбэрийг за ингээ харгалзуулаа шууд дэмжиж тийм ээ. Нэг хэсэг дээр нэмэх нь 20, түүний дараа нэмэх нь нэг хэсэг, нэмэх нь нэг хэсгээс хасах нь 5. Тэнцүү 240. За энэ бол химийн хичээл авах нь. Энэ бол англи хэлний хичээл авах нь. Энэ бол математик хичээл авах. За ингээд харах юм бол нийтдээ 3 хэсэг гарна. Түүн дээр нэмэх нь 20-оос 5-ыг хасгаар 15 болно. Тэгэхээр энэ 240-тэй тэнцүү. Тэгэхээр 3 хэсэг бол 240-оос бид нэр 15-ыг хассантай буюу 225 болно. Эндээс нэг хэсгээ олохын тулд 225-ыг баах нь 3 буюу 75 гарна. За тэгэхээр тэр химийн шалгалтанд хэдэн оноо авсан бэ гэсэн. Тэгэхээр нэг хэсэг нь 75 гэдэг нь бол англи хэлнийх. Тэгэхээр бид нэр тэр 75 дээрээ хим маань 20-оор илүү гэсэн учраас 20-аа нэмээд 95 буюу Г хариулт гарч ирж байна гэсэн. За 22 дахь бодлогын хувьд өндөр нь 4 см байдаг, суур нь 12 см байдаг. Хоёр адилхан тишүүн цогт гурвалжныг ингээд энэ зурганд харагдж байгаа байдлаар давхцуулсан. Давхцсан дүрсийн талбай нь 9 см гэсэн. За энэ хэсэг бол 9 см квадрат байх нь. Тэр бодогдоогүй дүрсийн нийт талбайг олоо гэсэн. За тэгэхээр бид нар эхлээд энд өвцөн эхний энэ нэг дэх гурвалжныхаа бодогдоогүй энэ хэсгийг олъё тийм ээ. Тэр энэ хэсгийг олно гэдэг бол нийт талбайгаас тэр 9-ийг хасчихна гэсэн. Тэгэхээр бид нэр гурвалжны талбайг S1-ийг олохдоо суурийг нь өндөрөөр үржүүлээд 2 туу очдог байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол 2 4-ийг 12-оор үржүүлэхээр 48, 48-ыг 2 туугаар 24 гарна. Тэгэхээр 24 см квадратаасаа бид нар яах вэ гэхээр 24-өөс 9-ийг хасчих юм бол бодогдоогүй хэсэг гарна. Тэгтэл энэ талын одоо миний ягаанаар буцсан хэсэг бол мөн адилхан нийт талбайгаас 9-ийг хасна гэсэн. Тэгтээ энэ хоёр гурвалжин жижиглэн учраас миний ягаанаар буцсан хэсэг, зэхрээр буцсан хэсэг хоёулаа адилхан 15 см квадрат учраас 15-ыг бид нэр 2-оор үржүүлэхэд нийт бодогдоогүй хэсгийн талбай буюу 30 см квадрат буюу хариулт гарч ирнэ гэсэн үг.